Монгол төрийн хатуу самар гэгддэг нэг хүн бий. Тэр бол гишүүн Нямдорч. Ганц ширээ 4 туг нэг микрофонтой явж байгаад л сая сонгогдоод гарч ирсэн. Урд өмнө нь хууль зүйн сайд хийж байсан. Тэр үедээ төрийн түшээдэг эрхээтлэж хууль зүйн сайдыгаа гэртэн зодож уйлуулад сууж байдаг байсан. Даварсан гаруудыг шоронд суулгаснаар бизнес эрхлэгчид нэг юм амарсан гэдэг юм. Ерөнхий сайдынхаа гэрт нь очиж дээр юм ярьдаг. Банкны өмнөөс эрүүгүйхэн очиж өөршөөр нэгдэг. Бизнес эрхлэгчдээс мөнгө нэхэж өгөөгүй нэгнийг нь гүүрнээс дүүжлэн айлгадаг байсан гэгчлэн тунч таагүй юмнууд дуулдаг байсан цаг үеийг зогсоож чадсанараа энэ эрхэм Монгол төрийн түүхэнд гавьяа угалсан юм а. Одоо тэр бэр хууль зүйн сайдын суудалд яригдж байна. Энэ цаг үед ёстой зөв шийдвэр. Хойдур төрш маань авилгаас татгалзаж чадсан. Өмнөд төрш ялангуяа энэ тал дээр маш их амжилт олж 10,000 долларын хэрэгээр гадаад руу зугтсан авилгачтай ангуучлан олж ирж байгаа юм. Түүнийг үнэгний аав хэмээн нэрийдсэн. Тэрвзээ Нямдорч гишүүнийг хууль зүйн сайд болгочихвол Чингис Самурай бондын мөнгөөр халаасаа дүүргэсэн лөө өрчтэйг агнаж чадах байхаа гэж бодож байна. Тэднийг агнаж чадах юм бол энэ оны сүүлч эх оны ихээр төлөгдөж эхлэх бондын эргэн төлөлт бол асуудалгүй л дээ. Монголчууд үнэгний аавд нэгдэх хэсэг нь Монгол Ардын намаас шалтгаалж цагаржээ. Алдагдсан мөнгө олж ирэн улс орноо үр ширнээс салгаж авцгаая Монгол Ардын намынхаа.